За залуужуулах бичлэг 45 хүрч байна. Тэгээд одоо яг нэг юм өмнөрөө хэлье. Би бол нэг юм хүсэж байгаа. Тэр бол би өөрийнхөө бижиг маш олон лайктай болохыг хүсэж байгаа. Тэр тэнийг юм шиг нэгэнтээ ингээд цаг зарцуулж бичлэг хийдэг мөртлөө эрэгтэй хэрэггүй яах юм ярддаг ч гэсэн аста чанараа сайжруулад үнэхээр олон хандлттай олон нийтэд хүрэх зорилго байгаа. Яг гэвэл угаасаа адилхан бохгүй юу? Ер нь ингээд тэнэгтээд ингээд зарим хүн ингээд байдаг байхгүй юу? Бизнес хийж байгаа мөртлөө мөнгөд шунаагүй гэдэг. Яг мэдээж мөнгөийг зорилгоо болоогүй мөртлөө амжилтанд хүрч болно. Яг тэр бол зүг. Зүгээр ер нь угаасаа бизнес та яах гэж байгаа юм гэхээр амжилтанд хүрэх гэж байгаа байхгүй юу? Дэндээс бас мөнгө ашиг олох гэж байгаа. Эсвэл за мөнгө ашиг олдгоо махад ядаж чадахгүй байхын тулд хийж байгаа шүү дээ. Ер нь бол бид нар ямар нэг тийм хагас цацсан баян тэрбумтэн ч юм уу ингээд дүүрсэн хүн байгаа шүү дээ юм сте. Тэгээд энэ номны эхний зүлгөөн дээр чсэн байгаа шүү дээ. Та бусдад туслахын тулд өөрөө дүүрэн байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа нэг тийм баян хүн биш зүгээр юм ядуу те ингээд нэг бизнес хийх гэж байгаа бол мэдээж тэр хүн хөлтөрөө босгочлын зүйл хийж байгаа гэсэн үг. Тодорхой хэмжээнд те амжиргаагаа залгуулах гэж хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр чинь бол нэг тийм ичмэр зүйл биш аахгүй юу? Амжиргаагаа залгуулах гэж бизнес хийх нь буруу зүйл биш, мөнгө олох гэсэн муухай зүйл биш. Гол нь ер нь тэг өндөрлөгт хэрвээ хизээ нэгэн цагт хүрлээ гэж бодъё л доо. Тэгээ одоо ингээд одоо манай Монголд байгаа чинь одоо би бас яг social influencer-ыг сайн санахгүй. Гэхдээ миний яг мэдхээр заяа. Grimix бас байна. Тэгээ YouTube-ийн дэсагаар хандлттай. За би тэр түшин мөшиг бол нэгсэн харж байгаагүй. Өөр чи одоо Идрот тарина, Жани байна. Facebook-ээс гэх юм бол одоо өөр чи хэн бэ төлөө. За тэгээ байгаа хөө тэр би зарим хүмүүс мэддэггүй тэр мөнхөрдөн нэрнийг бол үзэж байгаагүй. Миний яг үзчихсэнээс бол би Жани гэдэг нэг казак залууг тийм расист төслөөр хэлж байгаа биш шүү. Зүгээр казак залууг үзчихсэн. Үздэг бичлэгүүд энэ нь хаяа тааруулж бас үзчихдэг. Идротыг бас ерөнхийдөө хардаг болсон сүүлд ингэ суралцах гад тэр хүн яаж ингэж ярьд юм байна. Хүнсүүдийг яаж ингэж олон удаа хичээсэн байна. Яаж одоо иймэрхүү ингээд ерөнхийдөө тэрнээс нь суралцах гэж хичээж байгаа. Тэгээ одоо цаашаа ч ер нь бол тэр шагаагаас тэгээ Amazon-ы Nest Academy захирал одоогоор Pinecone-ы захирлал шаагаас бас тэр ганц подкастуудын зүйлүүд үзэж байгаа. Гэтэ яг би болохоор өөрөө нэг цаг зав багтаа хүн учраас бас байнга тэгж үзээд чаддгүй. Гэхдээ ямар ч гэсэн богино хугацаа зарцуул тэр үзсэн зүйлсээсээ бас олон зүйлийг суралцах гэж хичээж байгаа. Одоо болохоор үзэгч гэдэг өнцгөөс илүүтэй энэ хүн яаж энийг хийж ийнэ гэдгийг хэрхэн яаж хийж ийнэ гэдгийг бас суралцах гэж хичээж байгаа байхгүй. Тэгэхдээ ер нь бол ингээд суралцаа явж байгаа тэр хэмжээнд хүрлээ гэж бодъё л доо. Тэр үед ер нь миний яг алга болохыг хүсэж байгаа нэг соёл байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл хошшогийн одортой одод байна шүү дээ. Хошин шок одоо юу гэдэг нь технологийн чиглэлийн те. Тэгээд одоо урлагийн ч юм уу эсвэл за одоо би өөрөө хөдөөний хүн шүү. Танд битэн амшаалаар. Тэгээд хөдөөний хүн учраас одоо юу гэдэг нь соёл зохиолын дуучны ч юм уу те төв мандах ч юм уу ингээд байна. За тэгээд за эсвэл ингээд тэг нэг мөрөлийн театр ч юм уу шинэ үе ч юм уу ингээд алдартай экстуд ч юм уу ингээд продакшнууд байна тийм үү. Энэ дотор ингээд одоо нэг нь өвдөх ч юм уу насрах тохиолдол байдаг байсан. Одоо бид олонд хүрхий харагддаг болохоор нь хүрхий жишээ авах хэрэгж байгаа шүү. Ингээд хорт тавдраар өвддөг, биеиндээ ханд үзүүлдэг ч юм уу. Жишээлбэл бас миний сонсдог байсан рэпер болох одоо жишээл Lil Tecco ч юм уу байгаа. Тэгээд тэднэр дээр одоо юу гэдэг юм ингээд цусны өвчин хорт тавдртай болчихлаа юм лээ тэгэлээгээл мөнгө тоглуулаад хандвийн тоглолт хийгээл зарим хүн бол тэгж чадахгүй шүү дээ. Тэгээд хүрхий тэгсэн мөртлөө тэр хүн тусч чадахгүй араас нь баган будаалга цайллаа буюу нүгэл гэл ингээд ингээд иймэрхүү зүйл болоод өнгөрдөг. Тэгээ энэ дээр болохоор ер нь энэ пэйж хангалттай ингээд хандлттай болоод хангалттай олон зүйлсээр хүрэх юм бол ер нь бол ингээд босон болоогүй баахан хүнд соёлууд тэгээд тийм хүнд гашуудлууд гэхээс илүүтэй болохоос нь өмнө энэ зүйлийг яаж урьдчилан сэргийлэх вэ? Яаж болох вэ гэдэг тухай ер нь хангалттай заах бах. Дээрээс нь тэр хүмүүстэй ингээд танилцлаа гэж бодоход та одоогийн байгаа амжилтаа хадгалангаа цааш яаж энэ амжилтаа илүү боцдох вэ гэдэг тухай заах бах. Тэгээ ер нь бол тийг цааш тарна штэ. Ерөөсөө зарим хүнд надад байхгүй зүйл тэр хүнд байгаа байхгүй ингээд байгаа. Байгаа болвол би тэр хүний байгаа зүйлийг байхгүй болох гэж хичээх гэсэн. Одоо үүдээ алдартай хүн байж лаа гэж бодсон штэ. Тэгээд миний хүндэлтгүй мөртлөө зүгээр алдартай хүн байж байгаа ш жүжигчин ч юм уу таарлаа гэж бодоход тэр хүнийг тэр байгаа зүйлээ хадгалаад харин цаашдаа илүү ингээд илүү их тэр зүйлээ ахиж дэвшүүлээсэй гэж хүснэ. Дээрээс нь бид нэр ингээд угаасаа бидний дотор бие махбодоос ингээд буруу хооллолттой ингээд буруу архиталт, буруу ингээд дотн харилцаа, буруу гэж зөндөө зүйлсүүд байдаг байхгүй юу? Тэр зүйлс чинь ингээд томрохоос өмнө хүн дуулна юм иймэрхүү мэдрэмжүүд хангалттай ирдэг. Даас тэр мэдрэмжүүдээ буруу үйл бодлоос одоо тэр хүн хийгүү байх ёстой ч юм уу ингээд янз бүрийн зүйлээс за эсвэл ингээд мөнгөөр бүх зүйлийг болгочихно гэсэн бодол үслүүдээс болоод нэгэнтээ хожигдсон үед бол мөнгө хинч биш болгочдөг.
алдар нар ч гэсэн хог болох боломжтой байхгүй юу? Гэтэ алдар нартай хүн хэрвээ энэнийг ингээд үцлээ гэж бодоход тэр хүнд бол байгаа зүйлийг хадгалаасаа гэж хүснэ. Байгаа зүйлийнхээ мөн чанарыг хадгалангаа цаашаа харин өөрийн төр дотоод сэтгэл дахин давтчихгүй байдлаа ойлгоод харин энэ амьдралаа тэгээ илүү ингээд баталгаа болж аваасаа л гэсэн байдлаар хүснэ. Тэгээ ер нь бол миний шанар дотор бас алдартай хүн бас байсан. Гэтэ бид тэр хүмүүсийг бол угаасаа бид тэр нууцлалын хэрэгтэй ажиллаж байсан байхгүй тухайд. Би танд энэ зүйлийг заасныг та олон хүн задруулахгүй би бас ингээд таны тухай ярихгүй гэсэн зүйлээр ингээд зааж суучрах гэж хэлсэн. За бас ер нь бол эрүүл болоод ингээд хэвтэрдэж байгаа ч юм уу ингээд олон юмнаас ингээд гоё болсон хүмүүс байдаг. Гэтэ одоогийн миний гэрээ болохоор юу юм бэ гэхээр танд тиймэрхүү байдлууд илэрсэн ч гэсэн надрыг нэг тийм айхтар сурчилж авахгүй шүү. Яг л хүмүүс цаана байгаа хүн утга ив нэгдэл гайхалтай зүйлийг ойлгохгүйгээр дутуу байдлаар хандах үе гэдэг байдлаас юм хөтөө болоод ер нь бол юу яж байгаа гэсэн үг. Тиймэрхүү зүйлийг өгдөг гэсэн үг. Тэгэхээр ийм байханд бол олон янзын шалтгаан байгаа. Тэр болгоныг яг товчоор хэлэх юм бол жишээлбэл урт наслуудын сум яагаад энэ цогц тасглаа олон жилийн турш нууцлж ирсэн бэ гэдэг төстэй байхгүй. Тэгэхээр нэг учиргүй нууц байсантай биш. Хүнд хилээд угаасаа ойлгохгүй байсан учраас тэр ихгүй. Хүмүүс 1930 онд ч тийм 100 жил болоогүй байх хугацаанд ерөөс энерги гэдэг зүйлийг ойлгодог байсан ихгүй. Энерги ярих юм бол гаж гэж боддог. Юу яриад байгаа юм гэж баг ингээ бүнийтерээ ингээд гайхаар тийм хэмжээнд байсан. Тийм болохоор даахгүй болохоор нь өдгөө байсан гэсэн үг. Тэрээс нэг тийм нуух гад байгаа даа биш. Угаасаа энэ дасгалыг ойлгуулахын тулд яалтчгүй миний ярьж байгаа зүйлсийг ярьж л таарна. Тэ? Христ буддаа ив нэгдэл, шашны ив нэгдэл, дэлхий бурхан гэд том зүйлсийг цаана заавал ямар нэгэн хэмжээгээр их дандаа их биш махад баг хэмжээгээр ч бодохоор ярьж л таарна. Таач тэр үед хүмүүс тэр зүйлийг өрөөс ойлгох тийм потенциал байгаагүй байхгүй. Хүн өөрийгөө энерги бит гэдгийг ч гэсэн ойлгох потенциал байгаагүй. Тийм болохоор л нүжсэн. Тэрнтэй адилхан одоо ч та нар нэгэл нэг юм өнгөн төдийл итгэлийг хитрхи өөрсөндөө дадуулчихъя гэсэн үднээс л ингэж нэг хайхтар хайхуулдаг гэсэн. Тэрээс биш яг ном худалдаж авсан хүмүүс ч гэсэн бүгд мэдчихэж байгаа. Цаана тийм үрдэнгүүд нь байдаг. Тэр бол худлаа үрдэнгүүд биш. Үнэхээр үнэн үрдэнгүүд мөн. Гэтэ тэр үрдэн бас миний хүсэн хүлээгээд байгаа үрдэн бол биш. Миний хүсэн хүлээгээд байгаа үрдэн яг юу юм бэ гэхээр ядчил энэ дэлхийн шашны юм нэглийг ойлгочоос энэ цаг үед болж байгаа энэ том өөрчлөлтүүдийг те шашны юм нэгдлийн том өөрчлөлтүүдийг ойлгоод энэтэй бас хөл нийлүүлж болохаасай. Тэгээ ягаад дэлхийн юм нэгдэл ягаад нэг юм бэ? Багш нар ягаад нэг юм бэ? Буддизм хэм байсан бэ? Будда хэм байсан бэ? Тэгээ Сиддхарта Гаутама гэж юм байсан. Тэмүүжин гэж юм байсан. Гэтэ Тэмүүжин яаж Чингис хаан болсон юм? Тэгээ ингээд тэгэхгүй нэг утга учиргүй хэрэлдээд идэв ч ингээд Чингис хаан гэл ингээд янз янзаар нэрлэх гээл тэгээ тэн дээр ийм ч гэсэн тийм ч гэсэн гэж хэрэлдэх гээд биш. Зүгээр ер нь яг суураар нь авч үзвэл Сиддхарта Гаутама гэдэг хүн яаж Будда болсон юм? Есүс гэдэг хүн яаж Христ болсон юм? Өнгөрсөнд нь ямар түүх байсан юм? Тэр үедээ юу хийсэн юм? Одоо яг яагаад бид нар хамаатай ингэж бодох хэрэгтэй байхгүй юу? Ямар утгаар хамаатай, ямар утгаараа бид нар хамаагүй юм? Энийг ингэ бодохгүйгээр бид нар яадаг вэ гэхээр бараг тэр хүний гомдох үйлчлээ гэдэг байхгүй юу? Яагаад гомдох үйлчлээ юм бэ гэхээр Буддагийн хийсэн зүйлийг эсрэгээр нь хийгээд бараг Будда хэрвээ амьд үжил бараг хараад гомдохоор үйлчлээ гэдэг байхгүй юу? Тийм. Дээрээс нь чи хүн штэй юм бол маш олон зүйл. Одоо нөгөө нэг юм одоо юу гэдэг бараг нэг юм зомби байсан юм шиг болоод идэг байхгүй юу? Тэгээ ингээд зүгээр л нэг юм нэг гар байснаа бараг л ингээд өөрийн цохингууд ингээд юу ч хийдэггүй тэгснэ ингээд нэгээл явж идэг хүн ч юм уу бараг байсан юм шиг. Бараг зарим бараг галзуугийн өмдөг твитж байгаа хүмүүс тийм үйлдэл заримдаа гарна шүү дээ. Тэгэхээр тийм хүн юм шиг бодох гээд идэг. Тийм хүн шиг дутуу ярих гээд идэг. Гэхдээ нэг чинь нарийн хэлсэн шүү дээ. Би хэлсэн шүү. Бие махбодыг иргэшээгээд оюун ухааныг иргэшээгээд сэтгэлээ иргэшээсэн хүн байсан байж магадгүй. Тийм болохоор юм дэлхийн түвшинд багшаасан гэж хэлж магадгүй. Гэхдээ тэр чинь арай өөр ойлголт байхгүй. Тэгэхээр чинь зүгээр ингээд гараараа нэг баримт бүтээгээд тэрэндээ мөрөгтэй холбоотой ойлголт биш. Арай илүү том ойлголтууд байгаа. Тийм болохоор та нар ер нь бол тэгээ олон зүйлсийг ингээд суралцах хэрэгтэй байна. Тэгээ олон зүйлийг бодох хэрэгтэй байна. Тэгээ тайлбарлаад ивэл цаг өгөхгүй. Яагаад тэгэхээр заримдаа тэр зарим улаан дээлтэй халзаан толгойтой хүмүүс 20 жил үсэг сурж ирчээд одоо хүртэл заримдаа боддог ойлгоогүй л байна. 20 жил пастор хийсэн хүн хүртэл заяа тэр Христтэй ч ойлгоогүй л байна яг үнэндээ. Яагаад ингээд жинхэнэ түүх савралын тухай ч ойлгоогүй, цаг үеж мэдрээгүй. 1500 жил уншсан мөн хөрхи еврейгүүд хүртэл яг аврагчаа хүлээж авч чадаагүй шүү дээ. Тэгэхээр хөрхи 2000 жил уншичаад хүртэл Библийг ойлгоогүй гэж заримдаа бойж болохоор яагаад гэвэл сүнслэг утга гэдэг зүйлийг тайлал гэдэг зүйл чинь тогтоосон цаг үед тайлагдана.
Эсвэл ингээд тэр тогтоох тэр тайлхуу хэмжээний багш нар гэж гарч иж тайлддаг хгүй. Тэгжиж тэр хуурамч нөхдөд алга болгодог. Аль ч цаг үедээ угаасаа дутуу байсан соёлууд яг төгс соёл ирэхээр алга болдог. Тэр ийм хэмжээний соёл нь гарч ирэх учраас ингээд их толгоогоо алдахгүй, хөл толгоогоо олохгүй ингээд бүжиглэлтаа л энэ одоо амтаа болгон багшлахгүй, амтаа болгон сошиал инфлюенсер болохгүй явж лээ. Вийцэн тэдний нэг гэхдээ хэрвээ миний энэ ярьж байгаа зүйлс үнэн сүртэй байх юм бол цаг нь ирэхээр гарч иж л таараа. Хэрвээ хотол хурам сүртэй, ашиг сонирхол сүртэй өмнө төдий байсан бол тэгэл тэр өмнө төдий итгэлүүд чинь тэгэл нураад ундаа штэ. Олон зүйлийг харж илаа те. Монголчууд ч одоо юу уушрцаалаа тэгэл нор журнал явж л байгаа сте те. Нэг хэсэг чинь бид нар чи одоо ингээл юу юм койн мо ингээд шуурсан. За өмнө нь бол ингээд сарандаа моо гэж шуурсан. Тэгэл басан болоо үзмжлам юм хөвгөл ингээд явцгаас л байдаг. Тэгэл тэр давлгаанууд юм ингээд яв налгуулжлаа хэвээр 2012 онд чинь дэлхийс үргэлжлэл гэж шуурцаасан. Тэг ингээл хөрх яг угаасаа дэлхий дээр нэг юм үнний давлгаа гэдгээс гадна гэрлийн давлгаа гэдгээс гадна худал хуурмын давлгаа энэ дэлхий дээр явдаг байхгүй. Гэхдээ энэ худал хуурмын давлгаанууд ч гэсэн цагаа ирэхээр ингээд алга болно. Тийм болохоор бид нар гол нь үнэн сүртэй илүү том, илүү ингээд хэрсүү, илүү олон зүйлийг боддог, илүү цогц зүйлийг суралцаж чадвал бид нар аль ч цаг үеийн ямар ч давлгаан төсвөртэй үлдэх бизнес, төсвөртэй үлдэх хүн, төсвөртэй үлдэх итгэл үнэмшил, төсвөртэй үлдэх шашин байж чадна. Тийм байхын тулд бид нар Монгол хүн хэрсүү байцгаая. Хамтдаа хичээцгээе. Энд бичлэгээ өндөрлөе доо.